Өнөөдрийн номын булангийн зочноор Одхуу хэмээх ном сонирхогч багш Эрдэмтэн оролцож байгаамаа. За өнөөдөр бид хоёр Одхуу багшийн унших дуртай номнуудаас ярилцсан. За энэ ном бол Ил Төдүгайн үгсийн нууц уурхай хэмээх ном байгаа. Тийм үү? Тийм ээ. За ингээд та энэ уншсан энэ номоо хэдэн өгүүлбэрээр өнөхөд танилцуулж юуны тухай ном бэ? За энэ ном бол үгийн гарал үүслийн талаар бичсэн. Маш одоо их ойлгомжтой, их энэ үгүүдээ ямар гаралтай, юу гэдэг Монгол үгийн гарлын. Тийм, Монгол үгний гарал үүсэл, тэрний одоо бэлэгдэл зүй, ямар утга санаатай, ямар одоо хэлнээс орж ирсэн гэх мэтлэнгийн юмнуудыг одоо дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Үгсийн гарлаас нь судалж бичсэн тийм үү? Тийм бит. Маш олон үгнүүд байгаа тийм ээ. За яагаад энэ номыг одоо унших болсон бэ? Яаж энэ номтой анх танилцсан талаараа яриач. За 2000-ад оны л орчимд Настуржийн номын сангийн хойд талд номын дэлгүүр гэдэг ажилтдаг байсан. Тэр номын дэлгүүрт би нэг бас нэг ном үзэж явж байгаад энэ номыг анхаарад авч үзэж болох уу гэсэн одоо бодлогч авч үзэж болно. Тэгэхээр авч үзээд доторх хуудсыг эргүүлээд хэдхэн хуудсыг эргүүлж хараад тэгээд за ихтэй номд ингээд шууд авсан л та. За. Одоо л таны номын сэнд байгаа тийм ээ. Тийм, миний унших дуртай ном нэг. Тэгэл эргүүлж хараад энэ үг ямар утгатай ингээд харах гал тийм ээ. Ингээл үздэг байна шүү дээ тийм ээ. Тийм, одоо яг өөр мэрэгжлийн одоо тийм хэл шинжлэлийн мэрэгжлийн бус одоо биднээс бол их сонирхолтой. Бид нар бол бас мэдэх хэрэгтэй шүү дээ. Монгол хүмүүс юм чинь энэ үг хаанаас жинхэнэ монгол үг үү тийм ээ. Эсвэл бол ингээд дамжигдаж ирсэн үг үү тийм ээ. За ингээд цааш нь өргөжлүүлье. За зохиолчийн талаар ерөнхийдөө та юу мэдэх вэ? Ил Төдүг гэдэг зохиолчийн талаар. За сурагч байхаас л багангийн хүүхэд байхдаа тэр Төдүгэн хороотой танилцсан түүх гэж ном байдаг. Тэр номыг одоо багангийн хүүхдүүд одоо 9 настай байхдаа л одоо бас дамжуулж уншиж байсан их хөөрхөн одоо ном байдаг. Таны багт байсан. Баг тийм. Миний багт байсан. За. Одоо бас баргийн чинь 37 жил болсон үг тийм ээ. Бараг 35 жил юм. За тэгээд бас энэ хүний цог сэтгүүл дээр бичиж байсан бөмбөрцөд дэлхийн бүсгий дээр гэдэг нэг тийм аяллаа тэмдэглэлээ үлдээдэг. Энэ хүн бас яг улсын юугаар одоо тухайн социализмын үед тийм ээ төндөр албан тушаал асч ирсэн бас зохиолчдын хорон дарга маргач гэдэг юм уу. Тухайн үеийн улс орноор ажиллаж байсан шүү дээ. Их аялал хийдэг байсан. Тэгээ мэдээж энэ хүн өөрийнхөө улсын зардаар ингэж юм үдэж судалж явахдаа бүх тэмдэглэлээ дандаа ингэж нийтэлдэг байсан баг. Тэрийг би их олзуурхаж уншдаг байсан. Миний унших дуртай тэмдэглэлүүд Төдүгэн тэмдэглэл гадаад орнд За цэцсэн. өөр ямар ном юу вэ? За тэр хүний одоо хэлээд байсан тэр бөмбөрсөд тийм бүсгээ дээр байсан номон дээр гэсэн өгүүлэл Латин Америк Перуд очсон нэг тэмдэглэл байдаг. Тэр л одоо миний санаас ерөөсө гардаг бай. Яа бараг л нүдэнд харагдах. Нүдэнчүүд одоо санагдаж байна. Тэр сэтгүүлч одоо байхаа одоо олдох байсан баг. Тэгэхдээ тэр хүний бичсэн зүйл яг өнөөдөр үнэн байдалд байж байгаа. Биднээс тэр үед Латин Америкийн ядуу хөгжиж байгаа орнуудыг бараг манай Төдүгэн өөрөө алтан дээр сандалсан гуйлагч гэдэг нэртэйгээр өөрөө өгүүл болгож аян замын тэмдэглэлээ бичиж байсан бол өнөөдөр биднээс өөрсдөө алтан дээр сандалсан гуйлагч болж байна. Тэр өгч одоо үед бол нэлийн одоо ч биш тийм ерөөдөө би миний хар багаас л ерөөдөө мэддэг л алтан дээр суулсан гуйлагчд бол монголчууд гээл тийм өөртөө тэгэл ашиглаж чаддгүй тийм үү? Тийм хөгжиж чаддгүй. Одоо юу гэнтэй одоо энэ ноён толгойг л маш том зис салтны ордон шүү дээ. Энийн хоёр том агуулгаж хамгийн их агуулгаж байгаа зисний дараа алт орж байгаа юм. Тэгээ 1800 тонн алт байгаа. Энэний газрын гадаг дээр байгаа нэг шорон илэрцгийг хэд одоо бүгдийн оюу толгой илээгээ олборлоод баг үнэндээ дуусчихсан. Би зөвхөн ойлгуулсан. Тэгээд за ямар ч хэсэн хорвоотод танилцсан дөх оройгүй сүмгээд бас нэлээ одоо сүүлийн үед хүн болгон уншдаг тийм ээ. Би бас уншиж ирсэн, та бас уншиж ирсэн баг тийм ээ. За 70 гээд сэтгүүл байгаа. Сэтгүүл гаргаж ирсэн хуваараа тийм үү? Тийм, 70-ны. За нөгөө нэг бидний нөгөө баг багт нөгөө хүүхд залуучдын нэвтрхий толгойд нэг 3 улаан бот айл болгонд л байдаг гэсэн баг тийм ээ. Тэрний редактор баг үүсгэн байгуулсан хүн байх уу? Тгийг санаачилсан тийм ээ. За тэгээд философч сэтгүүлч зохиол сэтгүүлч Эрдэмтэн ийм хүн тийм ээ. За.
За номын агуулгын талаар яриаж одоо энэ үгсийн нууц зурхай номын агуулга юу вэ? За энд одоо баг миний мэдхээр нэг би бол зөв яг нарийн тоож үзээгүй. Гэхдээ 300 гаруй үгийн гарал үүсэл тэрний Монголын түүхтэй хэрхэн холбогдох талаар шууд бичсэн байдаг л та. За. Жишээлбэл одоо лоох гээл тийм чулууц Сүхбаатар аймагт байдаг гэл тэр номонд одоо өгүүлжсэнийг би сайн санаж байна. Гэхдээ одоо би мартцсан олон жил өмнө уншижсэн. Лоох гэж тэр одоо юу юм? Лоох гэдэг үг хэллэг нь хаанаас хэдгээр зуны үеэс Монголын айл улс үеэс гарал үүсэлтийн үлдсэн гэж юм чулуун гүшүүний тухай. Тэгээд лоох гэдэг ямар утгачтайг тайлбарлаж үзсэн байдаг. Яг энэтэй холбоотойгоор маш олон одоо миний олдсон гол нэг чухал санаа гэх юм бол одоо би бас нэг тийм үгийг хайж исэн. Тэр хайж исэн үг эндээс олсон л та. За ямар үг байсан тэр? Ямар үг хайж? Амаа гэдэг үг байсан. Амаа. Амаа. Зүгээр амаа гэдэг амаа. Аа. Энэ бол эртний монгол үг юм байл л. За амаа. Тийм, манай нах зах бас энэ үгийг хэлдэг байсан. Манай амаа гэдэг хүний нэр биш. За ямар утгатай? Энэ бол эртний монгол үг өгөөд ээж гэсэн утгатай. Одооны орчин цагийн одоо биднээс орчин цагийн ойлголтоор энэ загалмаас эхэлдэг гэсэн үг. Эсвэл амаа гэж хэлдэг. Загалмаас эсвэл нэг сүгэ хүүсэн ээжийг өөрийнх нь ээж нь зүг болоод тийч зүгөөсөн монголчууд амаа гэж дууддаг гэсэн бэл. Тэгээ манай нах зах нэг хүнийг тийж амаа гэж дууддаг гэсэн. Би тэрний өчиг олохгүй байсан. Амаа гой гэж дуудсан тийм ээ. Тий. Үгүй амаа гэж гой гэж хэлэхгүй. Амаа гэж дууддаг. Амаа л гэж хэлдэг гэсэн. Илүү биднээсээс илүү хүндтэй нэг хүнийг хүндэлдэг байсан. Тэрний учрыг би энэ номоос олсон л тоо. За номд бол 300 гаруй одоо монгол хэлэнд хэрэглэгдэж байгаа үгнүүд ордог юм байна тийм ээ. За энэ номноос одоо олж авсан ямар 3-5 санаа байна. Одоо энэ номноос одоо та юу олж мэдэж авах вэ? За жишээл ат гэдэг үг байна л та. Юу хэлмээр санагдаж байна. Одоо бид үсэн атан тэмээ гэж хэлдэг тийм ээ. За манай биднес бол одоо юунд зориулж ачлага онгод зориулж одоо зориулсан ир тэмээг л ат гэдэг шүү дээ тийм ээ. Засаж одоо яасан тэмээг хэлдэг. Тэгэхээр энэ бол төрөг үг юм байлээ. Энэ одоо номонд орсноор. Тэгээ энэ бол одоо эцэг гэсэн утгатай төрөг үг юм байлээ. Ерөөсөө эцэг гэсэн. Тэгээ энэнийг бол 1923 онд Османы эзэнт гүрэн Нуржуусын дараагаар Туркийн бүгдийн тус байгуулагдахад анх энэ Туркийн бүгдийн тусыг байгуулсан Туркийн удирдагчийг бол Ататурк гэж хэлдэг байхгүй. Тэр нь одоо Турк улсыг үндэслэгч эцэг гэж одоо туркууд ард түмэн Туркийн бүх ард түмнийг шөнийн нэрлэдэг. Тэр хүн бол одоо Туркийн ард түмэнд хүндлэгдэж байдаг. Монголчууд Чингис хааныг эсвэл ордууд нөхөн Швейцарт зэнсний хүндэлдэг гэсэн. Яг энэ хүнийг одоогийн Турк улсын бүх ард гэж хүндэлдэг юм байна. Энэ номонд гардаг. За тэгээд энэ номноос одоо олж авсан одоо гол одоо юу хэлэх гээд хэлж байна вэ гэхээр болвол одоо эртний энэ хуучирсан ч гэсэндээ одоо хэрэглэгдэхэ байцсан тийм ээ. Энэ монгол сайхан үгнүүдийг залуу хойж үедээ өглөөж үлдээж содор ном болгож ижил энэ өвлж үлдэн штэ. Тэрнээс ам дамжиж явах юм бол тэгээд үе үеэрээ ингээл алгуулчих тийм үү. Тэгэхээр энийг бас хадгалж хамгаалж үлдэхийн тулд энэ үгийг хүмүүс мэддэг байхын тулд нэгдүгээр гол санаа тийм ээ. За дараад нь өөр магадгүй бас хэл шинжилэлийг одоо сонирхож байгаа оюутан залуучууд тийм ээ. Энэ номноос ялангуяа монгол хэлнийхээ одоо үгийн баялаг үгийн гарал үүслийг судлахад дөхөн хэрэг болох тийм үү? Сайхан материал болох тийм ээ. Ийм утгатай гол зүйлүүдийг болохоор олж авах нэ гэж ойлгож болох нь. Тийм үү? Ер нь их ашиг бүтэлтэй байна. Багшин дээр өөр ямар нэмэх тийм гол санаа байна? Шүүр нэмэхээр юм бол одоо энэ одоо яг энийг бол мэдээж хэл шинжилгээг сонирхож байгаа тийм хүүхд залуучуудад зориулагдсан ном байх гэж би үзсэн. Гэхдээ энэ бол надад бол их таалагдсан. Танин мэдхийн чиглэлээр их одоо гүнзгий юм хэлж өгсөн тийм ном байсан. Тэгэхээр миний унших дуртай ном юм нэг номын санд байдгийн. Тэг яг хоо энэ бол би яг хоо эндээс хайжсэн нэг юм олж авсан зүгээр их манай хайжсэн үг олж учраас маш их номын гайхалтай хэсэг нь одоо юу байсан бэ гэж. Энэ номд хамгийн гайхалтай сэтгэлд үлдсэн зүйл юу вэ? Одоо ишлэл за одоо тийм хэсэг гэх юм бол одоо гайхалтай хэсэг тийм сүлд нойлоо ишлийн талаар ярина. Тэгээд номын талаар өөр зүйл болыг яриад тэгээд за хоёрын нэг одоо Анамигийн нэг найз хүн байсан юм аа. Тэгээд тэр хүн бол манай нах захыг одоо ингэж өөрөө юу л манай эмээ бол одоо сүүн
байхгүй байгаа. Тэгээд өөрийнхөө найзтай хүссэн байлээ. Тэгээд манай нагцах бол манай тэр эмээгийн найз одоо амаа гэдээ дутдаг байсан. Би тэгээд одоо ямар очтой. Яагаад амаа дутдаг юм бол манай ээж болохоор одоо нэрээр нь гойлаад байдаг. Манай нагцах болохоор тэгж дутаад амаа гэдээ дутаад. Тэрний учрыг би энэ асууд. Тэгээд сүүлд нь энэ намайг уншсны заосны дараа би бас нагц нэг ихчээс асуусан чи хараа тийм учиртай ингэж хэлжлээ. Тийм байна. Номонд гарч байгаа одоо нэг гоё тийм ном болгонд нэг өөр ингэсэн нэг тийм хүмүүст хэлэхээр нэг сайхан ишлэл үг өгдөг штэ тийм ээ. Энэ ном бол одоо энэ номыг ч штэ ерөнхийдөө тэр зохиолчийн хэлж байгаа санаа тийм ямар ишлэл байв энэ ном дээр. Энэ л яг залуус бидэнд хандсан ч юм уу эсвэл бол одоо тийм яг хүн аль нэг хүнтэй хандсан тийм бол байдгүй. Энэ дотор зүгээр л ингээд үгнүүдэд яваад тэр үгээ тавиад тайлбараад тайлбар ном тийм ээ. За номын талаарх таны одоо үзэл бодол. Тэгтээ төвдгүүн би өөр бус номууд уншижсэн л та. Энэ номны хувьд бол таны одоо хувьд өөр чинь ямар үзэл бодол байна? Энэ ном бол за одоо 10 жил Инкосын сургууль багш нарын минь одоо хэлдэг байсан хуучин лооцсон болцсон өөрөө болцсон үгүй шүү дээ. Тэр одоо их хэл эрдэмэд дэлхүү гэсэн үг байдаг. Тэр үг л баг үгийн учрыг баг үндсэндээ энэ номыг уншиж байгаад ойлгож авсан гэхүү дээ баг. Ер нь хэлбэрний хуулийн ишлэлийн тухай ярьлаа шүү дээ. Их хэл эрдэмийн дэлхүү гэдэг тийм ээ. Тийм их хэл санаа. Тэр бол баг үндсэндээ энэ номыг бүрэн уншиж ажиж би ойлгосон. Тэр үед би бас орчуулга их оролдож сонирхож эхэлж ирсэн үе. Тийм учраас энэ үгийн номыг олж авчихсан. Одоо цаашдаа ерөнхийдөө таны болоор энэ номыг яаж олон хүмүүст одоо олон хүмүүст хүргэх боломжтой вэ? Цахим байдлаар одоо нөгөө тийм ээ PDF байдлаар цахим байдлаар Facebook олон мэдээлэл салгах ч юм уу тийм эсвэл одоо текст хайгаад шууд сонсох юм болох эсвэл бүтнээр нь тэгвэл бас зүгээр юм. Мэдээ зохиогч юм бас шууд хэрэгтэй байна. Ойлгомжтой мэдээ зохиолч байна. Тэгээс утасчилж байгаа юм чинь тийм ээ. За ингээд бид тэр өнөөдөр хэл төдөө гайн ямар ном блэ? Үгийн үгсийн нууц урхай. Нууц урхай гэх юм. Номын талаар ярилцлаа. Ганцхан зүйлийг дээр нэмж хэлэх гэсэн. Монголд зүгээр яг ийм одоо монгол хүний үндэсний дархлаа сэтгэлгээ хөгжүүлдэг юм бичдэг цөөхөн хүн байна. Тэрнээсээс бусад хүмүүсийг би бас үгүйсгэж байгаа биш. Гэхдээ тэр дундаас хидхэн хүний имийг би ингэж онцолж хэлээд байгаа юм да. Саяны төдөө зохиолч байна. Зохиолч төдөө бол өстой түгээн дэлгэрүүлэх. Түгээн зөвлөжлөх хэрэгтэй. Төдөө байна, зохиолч ил төдөө байна, одгийн төдөө байна. За нэг бүхийн баастах байна. Одоо Монголын зохиолчтой хамгийн ахмад зохиолч одоо 100 шүргэж байна уу, иж шүргэж байна гэх юм байна. За тэгээд одоо Мавгал хавсангой байна, тийм ээ. За тэр яруу найргийн талаар чиглэлээр тийм үү. Тийм. Дээр нь одоо зохиолч бас нөгөө уран хаг байна. За Дармын философч тийм ээ. Философч сэтгэлгээ Дармын Батөрва байна. Одоо за сүүлийн одоо залуу зохиолч тосч одоо нэлээд сайн зохиолчнаар сайн би бас нэг ялгаж чадахгүй л байна л да. Яг нэлээд олон залуучууд гарч ирсэн. Гэхдээ тийм дотроос яг илүү одоо бодиттой шинэлэг төрөл жанрыг хөгжүүлэх гэж ойлгож байгаа. Тэр бүр хүүгийн Батхыг гэж зохиолч байна. Бог нэг үйл өөр замаар явж байгаа. Огт өөр замаар. Өөр нэг масаараа нэг чиглэлийн юм ингээл мас таалагдах гэдэг хүмүүс нэг юм хийдэг шүү дээ. Мас таалагдах шийдвэр. За бас тэр чэрдний гоё байна. Тэр бас тэр асуудлаач тэр одоо бас л хүмүүс хүлийн зөвшөөрөхгүй тийм. Тэгээд тэгсэн мөртлөө өөр юм бүтээл хийгээд өөр чиглэлээр явцсан байгаа шүү дээ тийм ээ. Биднээс бол зүгээр нийгэмд бол гол нь ээгээрүүл хүргэж гэж байгаа юм байна шүү. Тийм. Тэгээс бүх хүмүүс заавч үүсгээ тэрийг дагмурдгээгүй шүү дээ. Хүн болгон сайн эрхчлөлтөд дуртай юм уншиж болно. Тэгэхээр хамгийн гол нь өөр юм хийцэн байхад тэрийг өөр юм хийсэн гэдэг талаас нь хүлэмжшөөрөөд тийм үү. Тэрийг бас нэг сонсоод уншдаг байх сэтгүүтэл байх хэрэгтэй юм да. Даанч тэгээд масс юмд хүмүүс яваад. Тий гол нь өөрийн ус үндэстнийхээ бий болгосон түүхэн өв соёлыг үгүйсгэж гадны одоо ямар нэгэн захиалгаар ч юм уу юм бичиж байгаа зохиол сэтгүүлч нарыг би буруутгах юм. Тэр нь яг одоо өөрийнхөө улс их орон үндэстний одоо гутаах, доромжлох, өөрсдийнхөө бий болгосон зүйлийг танихгүй, мэдэхгүй, тийм ээ тийж хүсэхгүй байгаа тийм бүлэг хүмүүс маань байж нэг. Тэрийг л би
тийм юмнуудыг одоо болж өгвөл цензурдээд олон нийтийн мэдээлэл хэрэгтэй гаргамааргүй санагддаг. Тийм хүн манай нэг нэлээд олон байгаа шүү. Хамгийн гол нь тэр нь шинэ бий болж байгаа залуучууд хүүхд залуучуудыг буруу үйлдэл дүрэлж үзүүлэх аюултай. Тэрнээс ч одоо 50-60-аас дээшсэн асуудал угаасаа тэднээс татагдахгүй шүү дээ. Харин нөгөө 20-с доош насны хүүхд залуучууд өсч байгаа тийм аюултай. За хоёулаа тэгээд энэ номны талаар ерөнхийдөө ярилцлаа. Тэгээд танд бас энэ номны талаар ярилцлага өгсөнд баярлалаа.